За хөгжлийн банкны гэхэд тодтголтой 42 иргэн 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнгөрсөн 7 хоногоос буюу 9 сарын 8-ны өдрөөс эхлэн нийслэлийн Сүхбаатар Чингэлтэй Баянзүрх дүүргийн эрүүг иргэн анхан шатны тойргийн шүүхээр эхэлсэн юм а. Өнгөрсөн баасан гарагт нэр бүхий 23 шүүгдэгч Пүрэвсрүн, Батзориг, Баточир, Өхөр Тараг, Бат Эрдэнэ, Махбал, Оюун Чимэг, Магнайсүрэн, Отго Чулуу, за Нэргүү, Баян Мөх, Найдлаа, Лавгсүрэн, Батбаяр, Зоол Жаргал, Даш Зэвэг, Одон Туул, Батцаяа, Баяр Чимэг, Гасан Ням, Хуйг Цогт, Даваа Самбуу нарт холбогдох хэргийг гэмтэргийн шинжгүй үндслэлээр хэрэгсэхгүй болгосон юм а. Харин шүүгдэгч Бат Эрдэнэ, Эрдэнэ нэлэг нарт холбогдуулан нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 18-ийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-2 зааснаар мөнгө угаах гэмтэргийг байнга доктортой үйлдсэн гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг 18-ийн 6-гийн 1 болгон хөнгөрүүлж өөрчилжээ.